За үргэлжлүүлээ үзэгч та бүхэнд олон улсад өрнөсөн үйл явдлын мэдээлэл хүргэе. Өнөөдрийн мэдээгээр ойрхон орнуудад үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Америк нэгдсэн улсын өмнө шинэ сорил геополитикийн хурцдмал байдал бий болж байна. За үүнээс үүдэж дэлхийн эдийн засагт нөлөөлөх бусад чухал сэдвүүдийн талаар хүргэх юм. За эхлээд бид ойрхон орнуудын асуудалд анхаарлаа хандуулъя. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн цэргийн нисдэг тэргийг Ираны талд буудаж унгахсныг буруу шааж хатуу харвын арга хэмжээ авахаа мэдэгдээд байгаамаа. Даваа гарагийн шөнө буюу 2026 оны 6 дугаар сарын 8-нд Омаа улсын эрэг орчимд дэлхийн газрын цэсний нийлүүлэлтийг хамгийн чухал цаг болох Ормузын хоолойд Америк нэгдсэн улсын армийн AH-64 Apache загварын нисдэг тэрэг хосолдлоо. Уг нисдэг тэрэг нь эргүүлийн нислэг үйлдэж исэн бөгөөд 2 нисгчтэй явжээ. Америк нэгдсэн улсын цэргийн төв командлын мэдээснээр нисгчдийг усанд 2 цаг орчим болсны дараа Корсер хэмээх нисгчгүй усан онгоц ашиглан амжилттай аварчээ. Энэ нь Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн түүхэнд хүнийг аврах ажиллагаанд нисгчгүй төхөөрөмж ашигласан анхны тохиолдол болон бүртгэгдэж байна. Ослын дараа ерөнхийлөгч Дональд Трамп Ираны тал өндөр технологийн нисдэг тэргийг буудаж унгасан тул Америк нэгдсэн улс зайлшгүй хариу үйлдэл үзүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Хэдийгээр нисгчид 9 минут олдсон ч энэхүү үйл явдал нь өнгөрсөн 4-р сард тогтоосон гал зогсоох гэрээг дахин эрсдэлд орууллаа. Operation Epic Fury буюу Америк нэгдсэн улсын Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагааны хүрээнд сүүлийн саруудад Америк нэгдсэн улс нийт 42 нисэх онгоц дорооно алдаад байгаагийн нэг нь энэ боллоо. Ирантай 2 эсвэл 3 өдрийн дотор түүхэн гэрээ байгуулна гэж ерөнхийлөгч Трамп удаа амлаж байсан ч нөхцөл байдал дахин хурцдаж байна. Америк нэгдсэн улсын зүгээс Ормузын хоолойг нээхийг Ираны дэглэмээс шаардсаар байгаа ч Ираны гадаад иргэн сайд Аббас Арагчи гадны цэргүүдийн хүчнийг тус бус нутгаас гаргахыг шаардаж Ормузын хоолой нь олон улсын усан зам биш гэдгийг сануулад байгаа билээ. Талууд албан ёсны энхийн хилцээнд гарын үсэг зурхаас өмнө ийхүү бие биенээс хорьсон цэргийн ажиллагаа явуулж байгаа нь хилцээний давуу тал олж авах гэсэн үйлдэл боллоо хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Хэрв Америк нэгдсэн улс үнэхээр цэргийн хариу цохилт өгвөл дэлхийн худалдааны хамгийн эмзэг зэг дахин гацаанд орж нөхцөл байдал хяналтаас гарах эрсдэлтэй.